За эндээс гадна иймэрхүү юм болох гэдэг төрүүлээд за яах вэ? Хийсэн дээ. Сайн бацгаана уу бүгд нь өглөөний мэнд хүргэе. Одоо ингээд DLUB 2025 зургийн сургалтын хамгийн сүүлийн өдрийн хичээлүүдийг эхлүүлээ хэдүүлээ. Тэгээд өнөөдрийн хичээл 2 үндсэн хэсгээс тогтож байгаа. Эхний хэсэг нь болохоор өчтөр хэдүүлээ эхлүүлсэн. Одоо test time scaling буюу одоо яаж одоо AI маань бодож тунгааж сурж байгаа юм бэ? Хугацааны турш энэ ямар үр дагавартай, ямар үр дүнд хүргэж байгаа юм бэ гэхээр ярилцж байгаа энэ сэдвийг үргэлжлүүлнэ. Хоёр дахь хэсэг нь болохоор agentic workflow буюу одоо эжентүүд одоо юу гэдэг төвлийг ашиглалтын хоорондоо яаж холбогддог ч гэдэг юм. Тэр талаар сайн маань хичээл болохоор байгаа. Тэгээд үдээс хойш мэдээж семинар байгаа. Зочин яриа байгаа. Өчтөр нөгөө би тарихд ярьж ирсэн тэр судалгааны мэдлэг гаргасан хүн би танаар тэр пэйжээс харуулж болох юм чи. Language processing from scratch гэдэг. Almost scratch. Одоо энэ хүн Jason Wilson гэдэг энэ хүн яг өнөөдөр Улаанбаатар хотод ирж байгаа. Тэгээд эренгүүтээ үдээс хойш биднэрт яриа хийж байгаа болохоор бас хичээлд мэдвэртэй оролцоорой гэж хүсье. Тэгээд нөгөө өчтөр миний яриадсан Jason-гийн судалгааны ажил байгаа шүү. За тэгээд бид нар өчтөр болохоор ерөнхийдөө ерөнхий зүйлүүдэд нэлээд ярьсан байгаа тийм юунаас эхлээд ерөнхий тодорхойлолт псевдокодо бичээд тэгээд ерөнхийдөө юу гэдэг нөгөө алгоритм руугаа ороод цаашаа тэгээд ярив. Die алгоритм руугаа ороод за дотор нь задлаад явж байгаа тийм дотор нь задлаад одоо бидний юу гэдэг үндсэн алгоритм маань за үндсэн алгоритм маань иймэрхүү бүтцтэй байна гэдэг псевдокод авцсан. Тэгчээд энэ дотроос хэдүүлээ энэ шагнал буюу одоо шагнал өгж байгаа оноо маань ямар оноо байгаа юм бэ гэдгийг магистрал гэдэг одоо загварын хувьд жишээ болгоод ярилцсан байгаа тийм 4-5 янзын юм шагналыг оноо тооцож өгч байгаа. Тэгээд тэрийг одоо яаж бодож байгаа юм гэмэлсэн. Тэгээд юу яасан тийм RL loss-ыг RL алдааны функцийг нь бас хэдүүлээ томч ярьсан байгаа тийм нэлээд юмнуудыг хэлбэршүүлсэн тийм алдааны функц байгаа шүү дээ. Олон янзын одоо респонсыг одоо хариултыг гаргаж ирж байгаа тухайн хариултынхаа дунджийг нь аваад тэгээд тэр дунджаа хариулт болгонтойгоо харьцуулаад оноо өгч байгаа тийм. Тэр дунджаас арай илүү хариулт байвал сайн шагнал аавна. Адилхан одоо шагнал нь өндөр байна. Тэр дунджаас бага болгонгууд муу шагнал авдаг ч юм уу тийм. Эсвэл бага байдаг ч юм уу. Маш энгийн гэсэн мөртлөө бас ажилласан байгаа. Одоо энэ период тэгээд маш гоё ингэж хэлбэршүүлээд хийсэн тийм аргачлалыг алдааны функцийг хэдүүлээ ярьсан тийм. Тэрнээс өмнө болохоор би яхад таагаад бас нэг эргээд яг энэ сэдв рүүгээ орохоос өмнө хэдүүлээ слайд руугаа орохоос өмнө слайд маань хаана дуслаа? Language consistency. Тэгээд хэдүүлээ тийм infrastructure талаар хэлсэн тийм. Хэдэн серверүүдийг зэрэг тавьж агаад
Тэгээд нөгөө нэг энэ AI-аас сурч байгаа те тусдаа AI нэг хэд хэдэн серверээр татгалж байршиж байгаа. Өөр өөрсдийнх нь одоо sub model нь одоо өөр серверээр байж байгаа. Тэгээд ингээд орондоо холбогдоод урдаас оролцож байгаа талаар ярьсан. Тэгээ одоо болохоор хэдүүлээ юу ямар хөлтөөр сургасан юм те тэр магистрал гэдгийг. Тэгээд яаж одоо хөлтлөө олж авсан юм уу, ямар байдлаар процессинг хийсэн гэсэн одоо янз янзын detail хэсэг рүү ороод тэгээд туршилт одоо тэр загвараас сурж байгаа ерөнхий одоо setup гэж нэрлэж байгаа те. Ямар шүү байдлаар одоо юу гэдэг юм загвараас сурж байгаа одоо workflow байгаа шүү дээ. Дараа нь одоо сонголт хийсэн сонголтууд байгаа те. Тэрнийхэн талаар яриад тэгээд үр дүнгээ яриад тэгээд ерөнхийдөө дуусч байгаа. За тэрнээс өмнө болохоор хэдүүлээ энэ нэг юг тагтаас харуулж гэж үзье. Чартыг дөнгөж сайжрууллаа л да. Муухай зурлаа. Тэгээд юу яаж юм? Та хэд энэ дээр харж байгаа бол энэ y axis бол одоо энэ хөндлөн axis шүү дээ. Энэ дээр болохоор бидний нөгөө нэг даалгаврыг үүсгэхэд хэрэг болж байгаа цаг хугацаа маань явж байна. Бос axis дээр цаг хугацаа маань одоо хөндлөн axis дээр болохоор x axis дээр болохоор юу маань явж байна те. Ерөнхийдөө ингээд 2021 он ч юм уу одоо ингээд бидний одоо AI одоо ингээд AI хөгжилтөнд засуулж байгаа тий тухайн одоо он жил ч юм уу юу milestone ч юм уу явж байгаа байхгүй. Тэгээд ерөнхийдөө 21 ч юм уу 22 оны үед ч юм ингээд харуул AI маань ерөнхийдөө бидний одоо өөрөөсөө ингээд ажиллаад шийддэг одоо юу гэдэг суугаад шийддэг 10 секунд ингээд боддог гэсэн бодлогыг AI маань ингээд чөлөөтөө боддог ч юм уу те шийддэг болсон. Шүлэг бичих ч юм уу те жижиг хүүхдийн түүх зохиох ч юм уу гэдэг ерөнхийдөө зохион бичлэг бичих ч юм уу те энийг бол ингээд хэдэн жилийн өмнө ингээд хийдэг болсон. Тэгээд тэрний дунд яасан бэ гэхээр жоохон сайжирсан юм л аюухан маань сайжраад ойр зургийн логик бодлого ч юм уу те янз янзын одоо юу гэдгийг айлттай lookup зүгээр одоо юу гэдэг юмнаас ингэж хайж гаргах ч юм уу те эсвэл маш энгийн одоо код бичих ч юм уу те энгийн SQL query бичих ч юм уу те иймэрхүү байдалтай болж эхэлсэн. Тэгээд 20 тэр болохоор яг хүн бид нар бол ерөнхийдөө нэг 60 секунд ч юм уу 1 минут ч юм уу 2 минут ч юм уу ингээд дууж агаад хийдэг тэр даалгаврыг AI ингээд бүрэн хийдэг болоод эхэлсэн. Тэгээ 24 он мөн ингээд тэгээд одоо энэ юу гэдгийг бодолт хийж чаддаг, тунгаан бодож чаддаг, урт хугацаагаар одоо юу гэдгийг бодож чаддаг гэж яриад байгаа шүү дээ. Эдгээр загварууд маань гараад ирсэн. Одоо сая бидний ярьж байгаа өнөөдрийн сэдвтэй өнөөдөр яаж суралцж байгаа бид тэрийг бүгдийг дэлгэрэн үзэж байгаа. Энэ загвар маань гараад ирэнгүүт хэмэл оюун ухаан маань яах нь 3 ч юм уу 5 минутын турш ингэж бодолт хийж чаддаг гэж байгаа байхгүй. Тэр яаж юм гэхээр хүмүүс сайн одоо юу гэдэг юм үнэхээр мундаг одоо математикч одоо болно 3 минут ч юм уу ингээд хийдэг ч юм уу те. Эсвэл амар сайн код бичдэг. Алгоритм бичдэг. Программист одоо юу гэдэг юм 3 минут цугаад ч юм аа шийдэл бодлого бодож ч юм уу те 3-5 минут ч юм уу те. Тэр даалгавруудыг AI хийгээд эхэлчихэж байгаа. Яах нь. Тэгээд ерөнхийдөө ингээд цаашлуулад харуул яаж юм гэхээр урт хугацаанд ерөөсөө хүмүүс одоо дараагийн milestone юу явах вэ гэхээр хүмүүс хэдэн цагаар суугаад хийдэг тэр даалгаврыг AI хийж эхэлдэг байхгүй юу? Дараагийн milestone. Тэгэхээр яах нь AI хэмэл оюун ухаан маань нэлээд одоо урт хугацаанд боддог, тунгааж боддог те яг л ингээл хүн шиг суугаад даалгавруудаа гүйцэтгэдэг. Тэ хэдэн цагаар 7-8 цагаар ч юм уу суугаад юм хийждэг. Энэ болохоор ерөнхийдөө юу шүү? Дунд нь ямар нэгэн одоо тасалт юм уу зохицуулт өгөхгүйгээр шийдэж байгаа шүү дээ. AI өөр дээр autonomous гэж байгаа те. Өөр бие даагаад тэгээд бодсоор хагаад хариуг нь ингээд зөв гаргаж ирж байгаа тэр даалгавар цаг хугацааг харж байгаа шүү. Тэгэд энэ дээр яг үндсэн хэсэг нь бол одоо яг энэ тухайн AI юм уу одоо тэр agent яг ингээд өөртөө яриад те шалгаад бодолтой хийгээд дахиж шалгаад ингээд
ерөнхийдөө тунгаан бодоод тэгээд хариулт өгч одоо өөр юу те цаг аваад те гэж бодож байгаа тэр хэсэг явж байгаа. Тэгээд хэдэн цаг ч юм уу эсвэл хэдэн өдөр ч юм уу те хэдэн 7 хоногоор ингэж бодчих. Дараагийн майлстон тэгээд хийзээ авч ирэх юм. Тэгээд ороод ирэнгүүт яах вэ гэхээр AI маань супер интеллижент одоо ухаалаг супер AI болж эхэлнэ гэсэн үг. Яаж юм гэхээр бидний хийж чадахгүй одоо биднээс илүү цаашаага одоо нэг шинжлэх ухааны юм судалгааны түвшин мундаг одоо юу гэдэг судлаачдаас ч илүү цаашаага ингэж domain expert гэдэг шүү дээ. Тэднээс илүү цаашаага ингэж ажиллаж эхэлнэ гэсэн үг. Тэгээд одоогийн байдлаар бол яг ялангуяа өнөөдрийн хичээлтэй холбоотойгоор бол хоёр үндсэн зүйл яг энэ дээр чухал одоо байр суурьтай юм чухал одоо техник гэх юм аргачлал байгаа яг холбоотой. Эхнийх нь болохоор одоо энэ бодож байгаа thinking ч юм уу одоо ингэж inference time scaling гэж нэрлэж байгаа тийм. Гэхдээ энэ өөрөө inference time scaling гэдэг бол өөрөө ерөнхий нэршил энэ дотроо одоо нэг бодол хийж байгаа бол бас нэг техник. Тэгээд agentic workflow гэдэг өнөөдөр бас ярина гэсэндээ тэр ороод ирэхээр нөгөө нэг эйжентүүд маань хоорондоо ярьдаг ч юм уу тийм. Одоо нэг эйжент бол нэг зүйлийг маш сайн хийж чаддаг, нэг эйжент нөгөө зүйлийг маш сайн хийж чаддаг тийм. Тэгвэл ингээд хоорондоо холбогдоод ярьдаг ч юм уу ингээд бүр юу гэх хоорондоо холбогдоод яриад ирэх нь бүр юм том даалгаврууд дээр ажиллаад маш удаан хугацаанд ингэж юу гэдэг нөгөө inference time scaling нь өөр нэг түвшинд бас орж ирэх юм боломжтой болж эхэлж байгаа. Тийм. За. Энийг нэг хальт ярьчих гэж бодсон. За тэгээд слайд руугаа оръё. Яаж яадлаа. Аха. За тэгээд яг хөө зүгээр одоогийн байдлаар mad coding дээр ч юм уу ингээд ерөнхийдөө эднийг ингээд тушаад явж байгаа. Тэгээд одоо энэ magistral гэдэг энэ paper-ыг тагд өчтөрөөс хойш уншиж амжсан уу ярина. Одоо энэ ямар өгөгдөл ашигласан байна ч юм уу энэ талаар үргэлжлүүлээд харсан хүн байна уу? Өгөгдөл дээр энэ сурсан өгөгдлийн талаар. За тэгвэл одоо хэдүүлээ ярив. За тэгээд юу яаж байгаа? Ерөнхийдөө mad code-ийн хоёр төрлийн өгөгдөл дээр сурвалж байгаа. Тэгэхээр бас өгөгдөл цуглуулгад нэг төвтэй биш юм шиг байгаа ингээд харахаар зөндөө олон математикийн даалгаврууд байгаа, зөндөө олон код систем даалгаврууд байгаа. Тэднийг scrap хийгээд цуглуулсан. Тэгээд 700 мянган математикийн одоо энэ даалгаврыг цуглуулсан анхлаад кодын 35 мянган даалгаврыг цуглуулсан байгаа. 35 мянган ширхэг одоо prompt гэсэн үг шүү дээ. Цуглуулсан байгаа. Тэгэнгүүтээ юу яаж байгаа? Зарим нэг хэрэггүй одоо юу гэдгийг чанар муутай өгөгдлүүдэд ажиж байгаа юм. Сургалтынхаа одоо датасетээс бага ажиж байгаа. Тэгээд яаж юм гэхээр математикийн даалгавар хэтэрхий хүнд бол хайчаад математикийн даалгавар нь одоо хэтэрхий амархан болоос ажиж байгаа. Код дээр ялгаагүй одоо нөгөө нэг кодын даалгаврууд маань өөр гэсэн тест кейс, unit тестүүд дээрж байгаа шүү дээ. Тэднийг ажиллуулж үзчихэд fail хийгээд байвал ажиж байгаа. Эсвэл unit тест нь хангалттай биш байвал тоолж байгаа хангалттай биш байвал ажиж байгаа. Тэгээ математикийн хувьд болохоор ерөнхийдөө 700 мянган ширхэг юм промптыг цуглуулчаад тэндээс форматын шалгаад одоо LaTeX гэмтэр форматын шалгачингуудаа нэг хэсэг нь 200 мянган ширхэг одоо промптыг нь хаяад тэгээд тэндээс хэтэрхий авах юм уу хэтэрхий хүндийг нь аваа хийчихэнгүүт ердөө 38 ширхэг өгөгдөлтэй болчихж байгаа байхгүй. Нэг их өгөгдөл биш байгаа дагаас тэгэхээр 38 ширхэг өгөгдөлтэй бол ажиллахад амархан шүү дээ. Хадгалахад амархан, хандхад амархан 38 ширхэг
текст. Тэгэхээр бидний хувьд бас их санаад багтаад байгаа байхгүй. Одоо юу гэдэг зүгээр сургууль одоо энийг сургаад гаргаад ирэхэд бас боломжийн санаад багтаад байгаа байхгүй. За кодын хувьд болохоор тийм хангалттай одоо юнит тест байх хэрэгтэй. Тэгээд хангалттай одоо шийдэл нь бас байх хэрэгтэй гэдэг. Тэгээд шийдлээ болохоор нөгөө нэг даалгавар маань текстээр өгөгдөж байгаа. Тэнгүүдээ нэмэлт одоо system prompt or system instruction гэж нэрлэдэг те өгчөж байгаа. Тэр нь юу вэ гэхээр за энэ даалгаврын кодыг Python дээр бич. Энэ даалгаврын кодыг C++ дээр бич гэдэг нэмэлтээр зүгээр бичээд өгч штэ. Тэнгүүд яг нь бидний байгаа өгдөл маань 2-оор бичиж болж байгаас Java дээр бичих гэвэл 3-аар бичиж юм байна. Java код гарч ирэх ёстой. Гарч ирсэн кодоо бид нэр sandbox руу оруулаад ажиллаж unit тестийн хэсэг ажиллаж үзээд шалгаж авчиж байгаа тийм. За тэгээд сургалтаа одоо хэдүүлээ чинь бас сонголтууд бий болчиход байгаа шүү дээ тийм. Том билээ загвар дээр SFT байна, RL байна тийм. Тэгээд хэд хэдэн чекпоинтууд байна тийм. Medium эсвэл одоо жижигхэн чекпоинт, жижигхэн загварууд байна гэдэг сонголтуудтай болсон байгаа. Тэгэд ямар шиг байдлаар одоо тэр сонголтоо зохицуулдаг ч юм уу ямар шиг байдлаар одоо сонголтоо хийсэн бэ, сурсан бэ гэдэг. Тэгэхээр одоо Mistral-ийн залуучууд болохоор айдын болохоор хоёр загвар эдгээр одоо пепер дээр ярьсан байгаа байхгүй юу. Нэг нь болохоор Mistral medium гэдэг. Энэ болохоор аль хэдийн урьдчилсан сурсан загвар. Одоо Mistral small гэдэг энэ бас урьдчилсан сурсан загвар. Mistral гэдэг нэггүйтэй ерөнхийдөө урьдчилсан сурсан загвар. Magistral гэдэг нэггүйтэй энэ болохоор одоо нэг reasoning хийж чаддаг, тунгаан бодож чаддаг энэ загвар байгаа ш. Тэгээд энэ нэг medium одоо дундаж хэмжээний одоо Mistral medium гэдэг загвараа шууд RL руу оруулаад аяа нөгөө нэг хэдүүлэнгийн ярьсан RL руу оруулаад гараад ирж байгаа. Ямар ч SFT байхгүй. Шууд RL руу оруулаад RL-ээр урьдчилсан загвар гараад ирсэн чинь энэ Magistral гэдэг загвар гараад ирчих. Magistral medium reasoning загвартай. Тэнгүүдээ энийгээ болохоор аваад юу яжчих. Нөгөө нэг 37,000 одоо кодын одоо оролдоод байгаа шүү дээ. Тэр оролтууд дээр ажиллуулад ажиллуулчингууд чинь нөгөө нэг think гэдэг одоо tag дээр ашиглаж байгаа юм тэр мөртэй дээрээс нь зөв хариултыг нь гаргаж ирсэн ийм хариултууд гараад ирчих. Тэгээд оролт байна бидэрт think одоо бодолтой хийсэн одоо chain of thought гэдэг байгаа тийм тэрүүнтэйгээ зөв хариулт өгсөн ийм хариулт байна. Тэгээд оролт хариултын ийм хос гаргаж аваад тэр хос дээр одоо яах нь SFT хийчихэж байгаа байхгүй нөхдүүд. SFT хийхдээ болохоор Mistral small гэдэг одоо нэг жижиг загвараа дээр авчираад SFT хийгээд тэгээд тэр SFT хийсэн одоо checkpoint weight-үүдээ мод загварынхаа weight-үүдийг параметруудыг авч яагаад RL руу оруулаад тэнгууд энэ Magistral small гэдэг ингээд ерөнхийдөө хоёр янзын загварыг гаргаад ирсэн. Тэгээд яг энэ дээр нөхдүүд бас жоохон аппликейшн хийж үзсэн байгаа. Янз бүрийн байдлаар ингээд шалгаж харьцуулж үзсэн байгаа. Тэрийг нь бас хэвлээ ярилцсан. Тэгэд яг энэ RL дээр болохоор бас яг бас зарим нэгэн сонголтуудыг хийсэн, зарим нэгэн залмигч гэх юм уу үүдийн сонголтуудыг хийсэн байгаа. Тэр нь яаж юм гэхээр RL ингээд сураад явж ангууд одоо reward маань ингээд өсгөө болоод эхэлж штэ. Тэгэнгүүтээ эсвэл одоо reward маань одоо selling хийгээд одоо ханаад бүх хамгийн одоо хэрэгцээ шагналаа аваад эхэлчихэнгүүт эйжент маань илүү хүнд даалгавар нэмээд эхэлж байгаа. Тэгээ нөгөө нэг curriculum learning гэж нэрлэдэг байхгүй. Одоо юу гэдэг нь сургалтын хөтөлбөрөөр зохицуулж өгч юм гэсэн. Эхлээд амхнаас ч юм уу эсвэл эхлээд нэг дундаж одоо дундын хүнд тийм даалгавруудаар суралцаж эхлээд тодорхой төвшөнд ингээд эйжент маань хэмэл оюухан маань ингээд сураад
тодорхой төвшөнд юм даалгавраа мэдээд эхлэнгүүт бид нар буцаагаад дараагийн шатны одоо даалгавруудыг нөгөөд эхэлж байгаа. Ингээд нэг тийм сургалтын хөтөлбөр маягийн юм гэж гаргаж ашиглаж байгаа. Тэгээд ерөнхийдөө одоо энэ RL-ийн даалгаврыг эхлэхдээ нөхдүүд төсөв өгч байгаа. Одоо юуны төсөв гэхээр хэр урд хариултыг гаргаж ирэх вэ? Тэр төсвийг өгөөд өчөж байгаа. Тэр нөхцөлийг жишээлбэл эхний ээлжинд 4000 хүртэл одоо юу гэдгийг токентой тэр хариултыг үнээс бүтээх тэр хариултыг л гаргана. Тэрнээс их болж чадахгүй, тэрнээс их болчихвол нөгөө нэг пенальти гэдэг хэдүүлээ шийтгэлгээд пенальти гэдэг ярьсан шүү дээ. Тэрүүгээр ашиглаад нөгөө нэг торгоод өгöd. Шагнал өгөх торгуул өгöd гэсэн үг шүү дээ. Тэгж байгаа ерөнхийдөө нөгөө нэг гарч иж байгаа хариултынхаа ингээд тархалтыг нь хараад эхлэнгүүт чинь хариулт чинь ерөнхийдөө л нэг 95-аас ч юм уу нэг тодорхой гэдэг баастай шиг бүгд ингээд ерөнхийдөө 4000 руу селинг хийгээл те ингээд ханаад эхэлнэ шүү дээ. Суралцаа явж явах чинь тэгэнгүүт нь дахиад 4000-ыг нэмээд өгдөг ч юм уу те ингээд нөгөө нэг төсвөө нэмээд өгч юм гэсэн. Гişмэчлэн байдлаар энэ хоёрыг ингээд хоёулаа ерөнхийдөө нөгөө нэг curriculum learning одоо нэг тийм сургалтын хөтөлбөрийг зохицуулж бүрдүүлж өгч байгаа тийм нэг хэсэг болчихж байгааз. Тийм байдлаар энэ RL сонгож суралцсан байна. Зя одоо үр дүн рүү н орё хэдүүлээ. Сая одоо ингээд янз янзын харьцуулт энэ төр яригдсан. Тэгэхээр яг хоо аль нь ажиллаж байна, аль нь яасан байна гэдгийг одоо ингээд ярилцъя. Тэнгүүд нөгөө нэг magistral medium гэдэг нөгөө нэг дундад загвараа ямар ч SFT-гүйгээр одоо RL-ээр зөвхөн RL-ээр сургасан гэж байгаа шүү дээ. Тэгээд ингээд үр дүнгээ харсан чинь энэ ихний баг нь болохоор бидний нөгөө нэг өөрчлөлт сурсан загвар ямар ч одоо мед кодын одоо даалгавар дээр суралцаагүй ямар ч RL гэдэг хийгээгүй загварын одоо үр дүн байх нь энэ нөгөө математикийн бодлогод байна те математикийн бодлого хөгжлийн кодын бодлого тэгээд энэ humanities last exam гэдэг энэ бас мед код тэгээд science бахын юмнууд ингээд холцсон бас нэг бенчмарк одоо тест дата байгаа. Эдгээр дээр ингээд ажиллаулаад ирсэн. Тэгээд ихнийх нь яг нэг 26.8 ч юм уу те 43.4 ч юм уу ингээд юу хийж байгаа байхгүй. Үр дүнтэй гараад ирж байгаа байхгүй. Тэгээд энэ хоёр янзын үр дүн заримдаа ингээд хэлсэн бас 26.8 гэдэг нь болохоор pass 1 гэдэг ерөнхийдөө нэг л response гаргана гэсэн үг. Одоо бидний нэг зэрэгцээ хайлт гэдэг бид нар өчтөрийн хичээл дээр ярьсан шүү дээ. Тэр явж байгаа байхгүй. Зөвхөн нэг л зэрэгцээ, нэг л ингээд хайлт хийж байгаа. Тэнгүүд ийм үр дүнтэй 64 шиг хайлт хийж байгаа. Тэднээс ансамбл хийгээд ансамбл гэдэг одоо Kaggle энэ та нар оддог бол амар түгээмэл техник байгаа те. Ансамбл хийж байгаа тэднийхээ хамгийн одоо majority vote одоо хамгийн хоорондоо зөвшөөрж байгаа тэр хариултыг түгээд авч байгаа. Тэр аргачлалаа энэ 60 majority 64 гэдэг нь 64 ширхэг одоо хариулт гаргаад тэндээс хооронд нь ингээд юу гэнэ аль нь адилхан байна тооцож байгаа хамгийн олон адилхан хариултыг зөв хариулт болгосон гэж байна. Majority гэх. Тэгээд эхлэнгүүд яг нь 26-аас 43 болоод бидний нөгөө үр дүн маань сайжирчж байгаа байхгүй. Тэгээд нөгөө эн чинь болохоор нэг төрлийн одоо зэрэгцээ хайлтын жишээ тийм. Тэгээд яг зэрэгцээ хайлт маань зүгээр бидэрт одоо юу гэдгийг энгийн одоо урьдчилан сурсан загвар багтал бид нар ашиглаж болж байна. Тэгээд бараг 2 дахин илүү сайн үр дүн бас гаргаж авч явж байгаа байхгүй. Тэгээд энгийн мөртлөө бас хэрэгцээтэй байх юм байна. Тэнгүүд яг нөгөө reasoning загвар одоо magistral medium маань нөгөө бидний саяны зөндөө ярьсан RL алгоритм руугаа оруулаад 6-ад гараад ирсэн чинь яг нь 26-аас 73 болоод ирсэн те. Бараг 50% нэмэгдсэн баг. Тэ 2-3 дахин одоо илүү сайн үр дүн үзүүлээд гараад ирж байгаа байхгүй те. Ингээд тэгээд энэ дараагийн хэдэн загварууд нь болохоор DeepSeek гэдэг хятадын юмуд эйжент гэх юм одоо хятадын хятадаас гаргасан загварууд байгаа байхгүй хятадын судалгааны багаас тэднэртэй харьцуулахад DeepSeek R1 болохоор тэдний хамгийн хүчтэй загвартай ерөнхийдөө тийм ойролцоо
ойролцоо үр дүнтэй. Гэхдээ яг хамгийн сүүлийн одоо энэ тест даалгавраас ус дээр бол бас хятад бас илүү сайн үр дүнтэй байна л да. Тэгэхээр аль нь том загварын, аль нь жижиг загварын сайн хэлж мэдэхгүй байна. Хятадч нь болохоор 400 биллион параметртэй байсан. DeepSeek чинь худлаа санджиж магадгүй. Тэгэхээр яг аль нь том яг хэмжээний үед аль нь юу мэдэхгүй байна. Гэхдээ яг тодорхой хэмжээнд маш сайн ажиллаж байгаа байхгүй. Тэгээд ялангуяа одоо энэ магистралийн залуусын гаргаж ирсэн RL алгоритм энгийн тэгээ маш энгийн тэгээд арай хурдтай ажиллаж байгаа байх л та. Тэгэхээр тэрнтэй ингээд одоо DeepSeek-ийн ашигласан алгоритмд хацуулаад үзэхэд энгийн мөртлөө ийм үр дүн үзүүлэх гэдэг бол сайн байна. Тэгээд яаж юм гэхээр өөр нэг одоо харах зүйл гэхээр бид нар одоо том загвар байхад SFT баг хэрэггүй биш үү гэж байна. Донд нь нөгөө нэг SFT хийгээд байх чинь SFT хийнэ гэдэг чинь SFT ямар хөвгөлтөөр хийх юм. Тэр хөвгөл маань ямар шүү сайн хөвгөл байх юм ингээд бас нэг жоохон дахиад хөвгөл рүү ороод нэг төвөгтэй бодлого бодох. Нүд энийг алслаад хийчихвэл бас болох юм биш үү те. Гэсэн тийм санал гарч ирж байгааз одоо энэ нэг хөвгөлөөс үр дүнгээс энэ бас их сонирхолтой үр дүн байсан. Тэнгүүд яаж юм гэхээр нөгөө дахиад жижиг загвар байгаа шүү дээ. Арай нэг жижиг загвар байгаа шүү дээ. Тэр жижиг загвар дээр хацуулт хийж үзсэн байгаа байхгүй юу? SFT хийгээд дан SFT хийгээд SFT хийж байгаа тэр одоо гол одоо гаралтууд маань бидний саяхан сургасан одоо medium юунасаа загвараасаа гараад ирсэн. Тэр загвараас гарч ирсэн гаралтыг авчираад жижиг загвар дээр сурчиж байгаа SFT хийгээд магадлалаа харьцуулаад шууд маш хурдтай сурчин гэсэн үг шүү дээ. Тэгээд ихэн тэр нь бол тэр одоо юу гэдэг үр дүнгууд нь болохоор энэ ихний баг нь тэгээд хоёр дахь баг нь болохоор зөвхөн RL хийж байгаа. SFT байхгүй RL хийгээд гурав дахь сүүлийн баг нь болохоор SFT хийгээд RL хийж байгаа юм үр дүн байгаа байхгүй. Тэгэд яасан гэсэн чинь дан RL яг SFT хийхээр бас боломжийн түвшинд ингээд үр дүн гараад ирж байгаа. Ер нь дан SFT хийсэн гэхэд тий боломжийн түвшинд үр дүн гараад ирж байгаас. Гэхдээ яг биднэрт энэ хөгжил хэрэгтэй. Бидний нөгөө нэг юм эхлээд бид энэ дундаж одоо хэмжээний арай том загвараас суух хэрэгтэй болчихж байгаа. RL хэмжээж энийг хийж чадсан шүү дээ. Шууд RL руу өсөлсөн чинь бас боломжийн үр дүнтэй тий. Нэг хацуулаад үзвэл зарим тохиолдолд тий адилхан үр дүнтэй байгаас жишээлбэл энэ дээр бол илүү үр дүн гаргасан юм шүү дээ. Мад 500 дээр тий GPPA дээр илүү үр дүн гаргаж та RL оруулаад энд юун дээр ч гэсэн тэгэхээр DeepSeek-ийн одоо залуучууд юу гэж хэлсэн бэ гэхээр жижиг загвар байвал ерөнхийдөө SFT хийх хэрэгтэй байна. Шууд RL руу орохоор ингээд ажиллахгүй байна гэдэг cold start гэдэг тэр нөгөө нэг дата оруулж ирээд нэг хийсэн байхгүй. Ерөнхийдөө тэдний одоо юу гэдэг пейперийг уншаад үзвэл санаа бол тийм байсан. Тэгсэн чинь магистралийн одоо энэ Франц залуучууд яасан гэхээр яаж юм гэхээр жишээ жижиг 24 миллионтой юм параметртай жижиг загвар байсан ч гэсэн шууд SFT хийжүүл RL хийжүүл бас ажиллаж штэ. Гэт нэг юм зөрчилдсөн тийм юу гараад ирсэн. Тэгэхээр одоо дараагийн одоо репорт ч юм уу яаж авах юм та гэдээ бас харж байгаа юм тэгээд сонирхолтой л авах. Тэгээд яг аль руугаа маргааш идэх юм байна. За асуулт. Яг нөгөө зөвчилсөн гэхээс илүү яг энэ яг шин point гэж хэлж байгаа. Green personal level гэдэг нь араас жижиг модель. Тий. Гэхдээ яг одоо үр дүнгийн хацуулбал мэдээж зөрчилдсөн байгаа. Дундх процессыг нь бол бас харуул
Тийм баг л та нарийн ширэг нь мэдээж ялгаатай байгаа. Өөр байдлаар хийж байгаа. Тэгэхээр ер нь л бол яг хоо нөхдөөдөө хэлж байгаа хэрвээ тэгвэл ямар нэгэн одоо зөв рецепи болоод зөв одоо техник зөв аргачлалаа болоод зөв одоо сетапа сонголтоо хийгээд сурвал шууд RL-ийг ч гэсэн жижиг загварыг сурч болж байгаа юм шиг гэсэн санаа гараад ирж байгаа. Энэ зарим таскуудыг зүгээр reinforcement нөө том модель ашиглаад SFT хийх баг ямар ч ашиг их баг болчихсон юм шиг байна. Тэгэхээр ер нь бас апп хийхдээ таскыг болгох гэж энэ аюултай юм. Тий, RL яг хүчтэй л байгаа. Гэтэ RL-ийг төвөгтэй зүйлүүд байгаа шүү дээ. Нилээ олон нөгөө нэг нарийн детальчлыг одоо нарийн хэсгийг зөв авах хэрэгтэй. Одоо жишээл шагналаас авахулаад яаж шагналаа тодорхойлох вэ? Тэр шагналууд мань хоорондоо зөрчилдөх юм уу яах вэ? Тэ? Тэгэд reward hacking гэж үүдэг. RL нөгөө шагналаа maximize хийж байгаа шүү дээ, тэ? RL алгоритм маань тэгэнгүүт том загварууд амар хүчтэй загварууд ороод ирэнгүүт нөгөө шагналыг чинь зүгээр шууд түгээд авчдаг. Гэсэн мөртлөө яг үнэхээр даалгавраа шийдэж чадсан нь гэхээр шийдэж чадаагүй. Гэсэн мөртлөө бүх шагналаа ингээд түгээд авчдаг. Тэр бол reward hacking гэдэг 13 он байна. Одоо энэ Anthropic-ийн одоо CEO нэг пейпер хийлсэн байгаа. Тэгээд анзаарвал ерөнхийдөө тийм их асуудлууд байгаа. Түгээмэл асуудал. Тэгээд мэдээж RL өөрөө үнэтэй шүү дээ. Ягаад тэгэхээр дандаа ингэж алхамаар нь бид нар төвөр аваад байгаа шүү дээ. Загвараасаа тийм нэг үгийг төвөрснөөр дараа нөгөө үгийг нь тэгээд дараагийн үгийг нь гэдэг ингээд алхамаар төвөр аваад байхаар чинь зөндөө одоо хүлээн гэсэн. SFT бол нэг forward pass хийгээл тэгэл тэндээсээ юугаа бодоол одоо likelihood-д бодоол тэр likelihood-д өөрийнхөө өгөгдлийн магадлалтай харьцуулаад тоос авчиж байгаа шүү дээ. Тий. Тэгээ хоёулангийн хослол бол мэдээж сайн ажиллаж байна гэж байна. Тэгээ хоёулангийн хослол бол ер нь бол тэгээ зарим төвшөнд ер нь боломжийн. Тэгээд тэгээд өөр нэг ялгаа одоо жишээлбэл кодын даалгавар дээр та нар ингээд анзаараад харуул кодын даалгавар дээр SFT дандаа сайн байгаас RL-ээс кодчлал дээр тэгэхээр бас даалгавар сайн байна. Кодчлал дээр бол SFT хэрэгтэй байна гэж хэлж байгаа байхгүй. Тэгээд за асуул. Энэ хоёулангийн нэгсэн зүйлстэй энэ даалгавар хамаагүй ахин төлөвчийг өгсөн. Тий хамаатай л байх уу. Тэгээ RL-ийн дараа SFT хийвэл нэг RL-ийнхаа юмнуудыг бүгдийг мартчих шүү дээ. Тэгээ SFT чинь нэлээд одоо хүчтэй юу байхгүй одоо юу алдааны функц гэх юм уу? Ерөнхийдөө юмнуудыг нас их амархан ачна. RL-ийн сурсан юмнуудыг тэгээд RL-чи ялангуяа тийм нэг fragile гэдэг шүү дээ тийм. Тэгээ амар ам хэвдэрчдэг юм тийм зүйл болохоор тэгээд кодчлал дээр ингээд SFT хийх хэрэгтэй болчиход байна. Яагаад кодчлал дээр SFT хэрэгтэй гэж бодож байна та гэдэг. SFT кодчлал дээр хийхээр ингээд илүү сайн ажиллаад тэгсэн мөртлөө мат дээр болохоор нэг хэрэггүй болчих. Матын даалгавар дээр юу гэж болохоо тэр өчигдрийн яриан дээр inductive bias нэг хараагүй кодчлал inductive bias нэг код шот генерик хийх биш нэг компонент abstract тэгээс гэж юм. Тэгэхээр яг reinforcement learning хийгээд хайхад жоохон хэмжгүй болчихсон гэж бодчих. Тийм. Тэгээд top down generate хийгээд reward pass гэж жоохон батлаа. Компонент руу abstract хийгээд батал болчих юм болов уу гэж байна. Тийм байж болох юм те бас. Кодын дата нэг үсэг.
илүү их дататай байлоо те код нь 30 хэд байсан гэжтэй. Энэ чинь болохоор мад 38, код болохоор 35 байх штэ. окей. Өөр дататай бол холбоотой л байх л та тэр юус. Ямар нэг юм дата руу ороод ирэхээр бид нээс мэдхий болчихж байгаа шүү дээ. Зөндөө бол юм хийж байгаа учраас. Тийм дээр бас нөхөр болохгүй. SFT чинь ерөнхийдөө бол ингээд юутай төстэй, pre-trainingтэй төстэй алдааны функц шүү дээ. Бид pre-training хийхдээ дараагийн үгээд хамглаа явж байгаа. SFT болохоор тэрнтэй төстэй алдааны функц. Тэгэхээр яг pre-training одоо урьдчилан сурсан тэр загвараас хамаарч болохыг. Тэгэхээр нөгөө талаас одоо нөхдүүд би яриад байгаа зүйл зарим нэг paper та нар ингээд хийсэн бол арал болохоор аль хэдийнэ ингээд суралцсан тэр нэг нуугдмал тийм чадвар байгаа шүү дээ. Урьдчилан сурсан загварт тэрийг ингээд дээшээ ингээд гаргаад ирж ингээд үзэж байгаа байхгүй. Тэгээд хайлт хийгээд ерөнхийдөө яг аль хэсгийнх нь одоо бидний одоо энэ том хэлний загвар дээр яг аль хэсгийг нь ингэж аль нейронууд нь актив хийж гарал гарч ийн тэрийг нь ингэж жоохон бош хийгээл бидний нэг идэвхжүүлэл гэд хайлт хийгээд ерөнхийдөө тэр дундаас нэг юм зөв бодолт хийдэг одоо тэр жижиг юм саб neural network байгаа шүү дээ том хэлний загвар чинь тэрийг илүү ингээд түлхээд өгч юм байна. Яриад юу яах вэ? Нэг тийм hypothesis одоо хүмүүс таамаглалт дэвшүүлээд байгаа. SFT ч юм уу эдгээр чинь болохоор нэлээд одоо юу гэдэг dance гэдэг одоо нэлээд одоо нэг суралцж байгаа тэр одоо сигналын хувьд бол нэлээд одоо юу шүү дээ. Dance одоо нэлээд юм хүчтэй сигнал суралцах сигнал нь градиентын ч гэсэн харангуй. Тэгээд яаж юм гэхээр шинэ одоо мэдээлэл шинэ мэдлэгийг бол SFT-гээр суралцахад амар байхгүй. Одоо шинэ knowledge ч юм уу те тэрийг SFT-гээр суралцахад амар. RL-ээр болохоор шинэ мэдээлэл, шинэ мэдлэгийг суралцаж авахд жоохон нэг тийм тохиромжтой биш юм шиг. Тэгэхээр бас нэг яг шалтгаан нь юу гэж болох вэ гэхээр кодчлал дээр кодчлалын одоо энэ даалгавар маань өөрөө юу хэрэгтэй гэдэг илүү нэг мэдээлэл мэдлэг ингэж суралцах шаардлагатай байж байгаад тэгээд тэр SFT одоо дамжуулж тэрийг бас олж авсан байх боломжтой ч юм уу те. Тийм бас нэг шалтгаан байж болох юм. Тэгэхээр яг нэг алдааны функцудаас анзаарч харуулсан янз янзын таамаглал очиж болохоор байгаа байхгүй. За тэр кодоор орж иж байгаа юм байгаа шүү дээ. SFT-д орж иж байгаа. Тэр нь бүр ямар хэлбэртэй юм бэ? Одоо competitive programming бодлого шиг үйлдвэрлэлүүд тэгээд тест solutions өгдөг. Өгдөг. Тэгээд output нь үржижсэн. Тэгээд output нь болохоор supervise training гэх харьцуулт. Мат ч юм уу сайенсийн шинжлэх ухааны юм дээр бол ийм их байдлаар бидний SFT хийж байгаа үйлчлэл харагдаж шүү дээ. Даалгавар байна. Тэгээд бодолт хийж байгаа хэсэг байна. XML tag байна. Тэгээд сүүлийн энэ хариулт байгаа шүү дээ. Ийм их байдлаар харагдаж байгаа шүү дээ. Код дээр болохоор энэний оронд даалгавар байна. Тэгээд хоёртой хайлт хийдэг код юм уу те эсвэл quick sort-ийг бичээд те гэдэг юм ингээд ороод ирнэ. Тэгэнгүүт бодол янз янзын бодолтыг хийн. Нэг бол хийчихнэ. Нөхөр өөрөө ингээд зохицуулаа хийж. Тэгэнгүүт гаралтан дээр болохоор код авах байхгүй юу? Python код те Python дээр бичээд гэсэн бол Python код. Тэгэл тэр Python кодыг нь аваад шалгачихж байгаа байхгүй юу? Би өөрөө ингэж бодсонхоо одоо ийм одоо харуулсантай болчих ийм одоо үгээр нөгөөсөн юм байна. Энийг
ингээд ревантаа ингээд арай сайн бодох болов. Тэгээд эсэтийн болохоор мэдлэг шингээж авдаг болохоор ингээд бүгдийг нь сурчаад яг бүр сайн хариулт өгсөн арай сайн ойлгож байгаа гэж бодсон. Аха. Гэсэн чинь эсэтийн ингээд когнитив хэлбэр гэж байгаа сайн ойлгохгүй. Яагаад гэвэл өгөн сэргээрийн байдлаар юм шиг гэж бодсон. Аха. Харин Тэр когнитив харин багаараа ингээд илүү ажилласан. Эндээс хүмүүсийн тэрийг бас хард нөхдөд нэг сайн тайлбарлаагүй байсан ба та гээд илүү дэлгэрэнгүй байсан бол тэр бас сайн мэдэхгүй л алдааны функцаас болох алдааны функц бол тэр даалгавраар хацуулахаар ерөнхий нэг анализ арчиж гол гаралтаа л өрнөдөр харна гэсэн үг шүү дээ. Яг завралуугаа ингээд үйл амар хэцүү нэг том загвар комплекс болох. Тэн дээр алдааны функц орол гаралт дээр анализ хийвэл сайн мэддэг байна. Тийм анализ бид хийх байсан баха. Эсвэл зүгээр нэг урьдчилсан сурж байгаа өгдөл дээр өгдөл нь баг кодчлын өгдөл агуулсан байж болох тийм. Урьдчилсан сурсан тэр өгдлөөсөө бас хамаарч байгаа боломжтой байхгүй. Тэгэхээр нөгөө урьдчилсан сурсан загвар маань өөрөө хэдүүл энийг харъя л да. Энд юу байсан шүү дээ. За одоо энэ дээр код 30 байж байгаад 50-аар үсгээд тэгээ 20-с хийж байгаа 59 рүү үсгээд энэ жигтэй том загвар юм л да. Тэр ингээд үсрэлтийг харьцуулбал одоо жишээл эхний хоёр дээр бол илүү үсэрсэн, кодос илүү үсэрсэн байгааз харьцуулбал болохоор код за эндээс бас нэг сайн цуглуулж чадахгүй юм шиг. Ер нь бол яг ингэж утсан байхгүй юу? Код дээр илүү үсэрсэн бол бас бид нөгөө нэг урьдчилсан сурсан загвар маань өөрөө жоохон юм тийм. Угаасаа анханасаа кодолч код муу байгаа. Тэгээд SFT хийж ингүү сайжруулах юм. Тиймэрхүү байдлаар харж болох байхгүй юу? Эндээс бас 30-аар үсрээд нөгөөх нь болохоор тийм нэг бас яг тэрийг бол хэлж чадахгүй юм байна. Үснэгтээс. Тийм. яг эндээс ойлгох зүйл нь яг тэр одоо алгоритм яг тэрнгээр илүү сайжруулах гэсэн бодол байхгүй юм биш үү? Яг тэр яг юм гэж яг тооцоолохгүй. Бид нөгөө ямар бүтээл яаж ажиллаж ямар функцийн тэрнгээр сайн бодож байгаа юм шиг. Тийм. Уусаа нэг хэд хэдэн одоо дандаа өөрчлөгдөж байгаа хэсэг байгаа шүү дээ. Өгдөл байгаа. Тэгээд сургаж авсан загвар байгаа. Алдааны функц тэгээд яаж сургаж байгаа тэр процесс бүгд ингээд явж байгаа болохоор тийм жоохон комплекс систем болчихж байгаа байхгүй. Тэгээд энэ дээр яг тий аль хэсгээр нь ямар юу болчихоо гэдэг анализ хийгээд харахад жоохон төгтөл болох. За. Мистрал медиум болохоор бид бол reasoning хийдэггүй класс тавьж байна. Яг нэг юу ерөнхийдөө урдсан сурсан загвар байгаа шүү дээ. Тэгэхээр одоо нөгөө тийм интернет гэдэг нөгөө тоон орж ирээгүй. Тэгээд өмнө нь хэлэлцүүдийг сонсч болохоор юу болов гэсэн юм бэ? Тэгээд шууд RL руу өсөрсөн тийм юм баг үзэж шүү дээ. Ер нь хичнээн тийм гэдэг тоон сэдвээр орж ирээс дараа нь бүгд ямар нэг verify-аар ч юм уу Иван модулс ч юм уу RL-ээр сураад явчихсан шүү дээ. Одоо тэгээд энэ think гэдэг тоон орж ирээгүй юм форматаар гаргаж үзээгүй аргачлалын модельийг яаж RL-ээр сургаад тийм бэсний хийж чаддаг. Төвшөд хүрнэ. Ерөнхийдөө юугаараа зохицуулсан шүү дээ төлөөд энэ дээр reward-аараа шагналынхаа функцаар зохицуулж байгаа шүү дээ. Тэгвэл формат энэ
тийм өөрийнхөө трейсээ одоо бодлын трейсээ үлдээж чаддаг модель гэж байна. Миний бодлоор бол тэгээд яг загварыг сайн мэдэхгүй л. Тэгэхээр миний бодлоор бол яг хөө тип гэдэг одоо XML тагийг мэдэхгүй байгаа шүү дээ. Эхлээд яг суралцаад эхлэхэд. Тэгэхээр байхгүй дандаа XML таг байхгүй шууд хариулт өгөөд эхлэв шүү дээ. Тэгэнгүүт бид нөгөө reward тэгэнгүүт нөгөө нэг загвар маань шагналаа авч чадахгүй. Тэгэл тэрийгээ болохоор шагнал маань байна уугүй юу гэдгийг одоо энэ format reward гэдэг байна шүү дээ. Format-ын шагнал тэрүүгээрээ шалгаад гэсэн байна шүү дээ. Тэгээд юу бас нэг зүйл юм байна. Хэдүүлээ энийг ярьсан тийм. System instruction дээрээс өгöd өчөж байгаа шүү дээ. Хариултаа өгөхдөө тий хариултаа өгөхдөө юу гэдгийг иймэрхүү форматаар өгөөрэй гэдэг. Одоо юу яагаад зааварчлаад өчөж байгаа шүү дээ. Загварда. Тэгвэл ах эхлэхдээ ерөнхийдөө тодорхой хэмжээний бас магадaltaгаар энэ тип гэдгээ генерate хийгээд эхлэх юм шүү дээ. За тэр тохиолдолд шагналаа цуглуулад аваад байна. Тэгэнгүүт нөгөө шагналаа maximize хийгээд олон авахын тулд дахин генерate хийх явна шүү сонсогдсон баста. Ямбиа энэ групп процесс гэдэг нь одоо SFT юу гэж хизээ SFT ашиглах вэ? Хизээ R-ыг ашиглах вэ? Гэдэг discussion гэдэг нь бол тэр хоёрын одоо үүргүүдийг нь амар separate хийжүүл ер нь амраа одоо нэг жоохон холцсон байдаг. Тэгвэл SFT болохоор хоёрын зэрэг гэдэг болохоор би хотоо юу гэж бодож ирсэн бэ гэхээр SFT бол илүү тухайн template ч юм уу эсвэл яг тухайн нэг одоо яг assistant ч юм уу тийм тухайн нэг формат хариуц чаддаг тийм зүйлийг сайн сурч байна. Markdown-аас хариуц ч юм уу тийм эсвэл тийм чамаас авчдаг ч юм уу тийм зүгээр нэг юм бодвол компьютер комыг текст бичих баг. Сэдвээр хариуц тийм болчихсон. Дараа нь RL-ээр авах үгээр тоглоом болгож байгаа юм шиг. Одоо бид яг энэ форматаар ингэ хариулахад 10 янзаар томоор тэгвэл бид дундаас одоо яг нөгөө слот машин дээр тоглож байгаа юм шиг 10 удаа нэг тоглож үзэл бидний нэгөө засвар тоглох гэдэг өндөр үедээ бол типологийн заалт байна. Чи одоо ингэ хараад байгаа гэсэн чинь нөгөө манай промптоор SFT-ийг ажил хийж байгаа. R-ийг ингээд дагаад зүгээр тоглоод байгаа. Тийм нөгөө R-ыг ч бас нөгөө сурах явцдаа жоохон хайлт хийгээд байгаа шүү дээ. Өөр дээрээ жоохон хайлт хийгээд байгаа шүү дээ гаралт дээрээ. Тэгээд хитрхи нөгөө нэг юу гэх R-ийнхаа өнөө бид нар загвараа хитрхи аваад сургаад чанаад эхлэв. R-ыг маань суралцсан явцдаа бас хайлтаа баг хийдэг ч юм уу те. Тэгээд уг нь бол яг 100% асуудлыг тэр даалгаврыг шийдэх чадвартай байсан боловч хайлтаа өгөх чадахгүйгээс болоод нэг 80-аас ч өндөр юм те. Тиймэрхүү байдал бас гарч болж байгаа байхгүй юу SFT ороод ирэхээр. Тэгэхээр тий яг нэг юм хэд хэдэн яг бодох зүйлүүд байгаа. энэ XML document гэж байна шүү дээ. Тэр нь болохоор tokenizer гэж авсан. Тийм баха. Бидний нөгөө нэг ихэвчлэн нөгөө ашиглаж байгаа tokenizer чинь юу шүү дээ, тийм. BP гэдэг byte pair encoding гэдэг. Ер нь бол өссөн үгээ tokenize хийж чадж байгаа шүү дээ. Тэр өвөө байхгүй, auto vocabulary байхгүй болсон. Бүр задлаж чадахгүй болчвол үгийг үсгээр нь задлаад авчиж байгаа шүү дээ. Хамгийн бага хэмжээ. Тэгээд нөгөө процесс нөгөө reasoning хийгээд тийм багийн багш явуулдаг гэж байна. Тэгээс сурахтаас асуудал та контекстээс хараад нэг юм проблем одоо тэр удаан болчих яг энэ зөв байгаа гэсэн болохоор estimation авсан. Тэрнийг бас бичиж байгаа шүү дээ. Яг тэр удаан болоод ийм юм байна.
ингэж бодд юм аа гэж байна. Гэхдээ төвхтөлтөө бүх бодлогон дээр тэрийг олж өгнө гэдэг бол төвхтэй байна. Тэгэхээр яаж юм гэхээр загвараа end-to-end сургая. Төсөв өгье. Тэгээд тэндээсээ загвараа өөрөө тэрийг олоод даалгаврынхаа хүн тэмдэглэсэн юм байна. Тэг хэд хэдэн яг судалгааны ажил байгаа л да. Тэгээд төвхтөлтөө ажиллаа гэж. Тэгэхээр надад болохоор юу өөрөө нөгөө self-play энэ value model гаргаж байгаа гэсэн үг. Тэгээд тийш өнөөдрийн бас яг хичээлийн гол бас нэг гол сэдвчүүд дээр шалгаж үзэхтэй, харьцуулж үзэх. Тэгээд харьцуулж үзэхтэй нэг харьцуулахад амархан шууд бодсноосоо тэгээд ерөнхийдөө та нар энийг мэдхөө Richard Sutton гэдэг RL expert чи бүр олон жилийн өмнө энэ тэлтэй зөндөө олон бичсэн мэлээ шүү дээ. Яг ингээд бид нар харьцуулт хийж байвал эйжентийг яаж л яаж сурнаа ерөнхийдөө харьцуулж авдаг байх хэрэгтэй гэдэг. Тэгээд харьцуулж чадж байгаа харьцуулж одоо шалгаж чадж байгаа тэр чадварыг л үндсэн одоо суурь болгоод багш болгоод ашиглаж байна гэж байна шүү дээ. Энэ дээр чи арай л тий амархан л та тий шууд яхасаа. Эсвэл ямар нэгэн загвар сургачаад тэр загвар маань өөрөө харьцуулж чадна гэж хэлээсээ л бид нар яг харьцуулж чаддаг болчихлоо амархан гэхдээ тий ажиллаа гэдэг. Тэгээд саяын тэр нэг SFT хийгээд байгаа шүү дээ. Энэ арай том загвараас юуг нь аваад гаралтыг нь аваад тэр гаралтаа буцаагаад жижиг загварт зааж өгöd байгаа шүү дээ. Тэр аргачлалыг болохоор ерөнхийдөө distillation гэдэг байхгүй. Энэ distillation гэдэг нь болохоор өөрөө бас том одоо нэг бие даасан сэдв байгаа. Тэгээд ялангуяа энэ дээр саяын тэр нөхдүүдийн арга ашигласан тэр аргачлалыг болохоор sequence to sequence distillation гэдэг 17 онд Harvard сурж исэн нэг оюутан гаргаж ирж байсан. Анх болохоор машин орчуулга дээр ашиглаж ирсэн байгаа тэрийг. Тэгээд зүгээр одоо юу гэдэг юм энгийн оролт гаралт байсан ч гэсэн оролтыг нь өөр нэг загвараар гаргаад гаралтыг бичиж авч байгаа. Буцаагаад загвар дээр тэр аюу генерат хийж гаргаж авсан тэр гаралт дээр суугачаад нөгөө нэг анхны байсан оригинал төр хөгжил дээрээ сургаснасаа илүү үр дүн гаргаж байна. Тэрийг болохоор тэр sequence distillation гэдэг бид нэр репорт хийсэн. Тэгээд ерөнхийдөө яг цаана юу болж байна гэхээр тэр өөр нэг загвараас гарч ирсэн химэл юу гэдэг нейрон нэтворкоос гарч ирсэн гаралтыг өөр нэг нейрон нэтворк сурахад илүү амархан л байд юм байна л да. Хүний зааж өгснөөс илүү тархалтыг нь арай хэлбэршүүлээд өчнөсөн. Арай нөгөө нэг тийм смуудтай гой тархалттай болгоод өчөж байгаа гэсэн фильтр хийгээд. Тэгээд бүр яг анхны пепер нь болохоор энэ яг distillation болон Google-с гарч ирсэн. Penton paper, Penton гэдэг нь ч байгаатай. Нөтлөн Нобелийн шагнал авсан. Тэгээд ерөнхийдөө энэ өөрөө нэлээд том одоо сэдв. Тэгээд янз бүрийн байдлаар ашиглаж байгаа одоо тэгээд нэг ашиглаж байгаа жишээ нь бол сайн дээр SFT хийгээд байгаа. Тэр жишээ байгаа шүү. За энийг нэг хэлж үзье. За тэгээд юу яаж байгаа юм? Бас нэг онцлог нь одоо энэ магистралийн бас нэг онцлог нь болохоор мультилингвал гэж байгаа. Тэгэхээр яаж юм гэхээр хэд хэдэн хэл дээр ажиллаж чадна гэсэн. Тэгээд нөхдүүд болохоор тэрийг юунд дээр шалгаж үзсэн гэхээр одоо энэ бас математикийн даалгавраа хэд хэдэн хэл рүү орчуулж байгаа. Тэгээд Франц, Испани, Герман, Итали, Орос одоо орчуулж байгаа. Тэгээд ингээд тестлээд үзсэн байна. Гэсэн чинь яасан гэхээр ерөнхийдөө англи хэл дээр 73, тэгээд хятад хэл дээр 63 гэдэг чинь нэг 10% зөрөөтэй тийм 10% гэдэг чинь харьцуулалтаар бол нэг 15-20% зөрөөтэй.
тийм алдагдал гарч ирж байгаа байхгүй. Тэ. Монгол хэл дээр бол нэлээд бага ажиллах байна. Тэ. Мочроо очих болоо да. Ажилласан юм. Тэгэхээр яг ялангуяа бидний хувьд бол яг Монгол залуус монголчуудын хувьд бол бас бид нар энийг бас чухлах хэрэгтэй байгаа юм л да. Аль ямар нэгэн загварыг та нар одоо судалж байгаа бол multilingual юм уу те монгол хэл рүү оруулж болох юм уу? Бусад хэл дээр яаж ажиллаж байгаа? Бусад хэл дээр ер нь анхаарал хандуулж байгаа юм уу те? Энийг бас бид нар анзаарч явах хэрэгтэй байна. Тэгээд энэ их сонирхолтой үр дүн. Яасан гэсэн чинь арал хийхдээ одоо зөвхөн мат юм уу эсвэл зөвхөн код дээр арал хийн. Тэгээд зөрүүлээд нөгөө үлдсэн мат юм уу код дээр тест хийгээд үзчихэж байгаа. Одоо жишээлбэл код бичиж сурсан эйжент матийн бодлогыг бодож чадах уу? Тэгээд эсвэл матийн бодлого бодож сурсан эйжент код бичиж чадах уу гэдэг ингээд харьцуулж байгаа. Тэгээд энэ дээр болохоор эхнийх нь болохоор яах нь зүгээр сургаагүй байх үеийн одоо үр дүн байх нь. Хоёр дахь одоо юу мөр нь болохоор мат дээр сургаад мат дээр арал хийгээд тэгэхээр яг энэ бол яг өөрийнхөө энэ домен гэж нэрлэдэг өөрийнхөө тэр сурсан тэр тест дээр ажиллаж утсан үр дүн. Тэгээд ауто домен дээр одоо нөгөө юун дээр код дээр ажиллаад үзсэнгүүд 15% нэмээд авсан байгаа байхгүй. Ерөөсөө юун дээр кодчлол сураагүй мөртлөө 15% нэмээд авчиж байгаа байхгүй. Юун дээр мөн ялгаагүй. Мат дээр мөн ялгаагүй. 17% зөвхөн кодчлол сурсныхаа хариуд 17% одоо нэмэлт тийм юу үр дүн үзүүлж байгаа байхгүй. Тэгэхээр яаж юм тэгэхээр тодорхой төвшөнд одоо бидний эйжент маань яг одоо жишээлбэл дугуйн чаддаг юм уу цэвэр ундаг шүү дээ онцгой амархан байдаг шүү дээ. Тодорхой төвшөнд юу яаж юм гэсэн. Трансфер learning хийж юм гэсэн. Нөгөө нэг чадвараа өөр одоо хэсгээр ашиглаж чадж юм гэсэн. Энэ бол бас уг нь сайхан мэдээ байхгүй тий. Жишээлбэл одоо юун дээр ашиглаж байгаа гэхээр казак хэл ч юм уу Казахстан хэл дээр сайн ажилладаг хэлний загвар монгол хэл дээр ч юм уу тий сайн ажиллах ч юм уу ингээд эсвэл юу гэдэг юм бүр хоол англи хэл дээр сайжрах тусмаа монгол хэл дээр давхар сайжрах ч юм уу боломж бас байгаа гэсэн. Тэрийг харуулж байна. Зя. Сая distillation гэсэн дээр SFT хийж байгаа. SFT хийчээд RL хийгээд яаж ингээд үр дүнгийн хэцүүлээд харуулсан. Яг хэдүүлэн байгаас ярьсан дөө. Энэ дээр бас нэг сонирхолтой зүйл байгаа юм. Яасан бэ гэдгсэн чинь одоо сайн тэр код болон математикийн асуудал даалгаврууд дээр RL хийчихэд тэр RL хийсэн загвараа аваад зурган дээр ажиллаад үзэж байгаа. Тэгэхээр нөгөө мулти модул гэж нэрлэж байгаа шүү дээ. Шал өөр оролтыг зэрэг боловсруулж чадчих гэсэн. Текст дээр сурцсан. Гэсэн мөртлөө зурган дээр ингээд одоо бичвэрээр сурчаад зурган дээр ингээд ажиллаад үзсэн чинь зурган дээр үр дүн сайн гарсан. Тэгэхээр зөвхөн одоо юу гэх юм нэг одоо домен гэдэг нэрлсэнтэй кодоос одоо юуны хооронд кодчлоос математик бодлогын хооронд биш давхар бичвэрээр сайжирж байгаа эйжент байвал нөгөө эйжент маань юу тэр эйжент маань юун дээр сайн ажиллаад эхэлж зурган дээр сайн ажиллаад чинэтэй ингээд иймэрхүү одоо үр дүн бас гарч ирсэн байна. Энэ бол бас тийм нэлийн юу л да хүчирхэг гэлтэй хэрвээ ингээд энэ чихтэй ингээд ажиллавал нэлийн хүчирхэг цаашдаа болоо нэлээ явах тийм боломжтой. Тийм юм шин чанар гараад ирж байгаа байхгүй том хэлний загвар. Зурган дээр ерөнхийдөө нөгөө нэг юу нь болохоор анх нөгөө үзэлсэн сурсан тэр загвар нь болохоор мулти модул зурган дээр сурцсан. Яг хоо тий урьдчилан сурж байгаа тэр өгдөлт нь яг зураг байна гэсэн үг. Гэхдээ зурган дээр одоо юу гэдгийг бодолт хийх ч юм уу тиймэрхүү юм ерөөсөө мэдхгүй заагаагүй. Одоо энэ дээр RL гэж өгдөлт нь байхгүй шүү дээ. Magic code өгдөлт байгаа.
Тэгэд эргүүлээд зургийн даалгаврын ажилласан чинь сайжирсан байхгүй. За тэгвэл тэгээд хэдүүлээ ингээд өнөөдрийн энэ хэсгийн хичээлээ дуусгая. Тэгээд яг хоо тест тайм скейлинг гэдэг нэрлэж байгаа. Энэ маань бас нэг тийм шинэ юм багаж болоод одоо биднэрт ингээд ороод ирсэн сүүлийн үед. Тэгээд ерөнхийдөө хэдүүлээ ингээд сая харлаа. Нилээн бас хэрэгцээтэй болцсон. Яг хоо яагаад хэрэгцээтэй вэ гэхээр химэл оюун маань хэдэн цагаар ингээд бодолт хийх чадвартай байх хэвээр. Тэ хэдэн өдрөө ч хамаагүй бодолт хийх чадвартай байх хэвээр яг хүн шиг ажиллаад. Тэ тэгээд энэ шиг хүрэх бас нэг арга зам нь гэдэг энэ тест тайм скейлинг байж болох юм аа гэж байна. Тэгээд тест тайм скейлинг дотроо болохоор энийг хэрэгжүүлж болох ч юм уу энэ чадварыг авчиж чадах дэндүү бол аргачлалууд байгаа. Тэрний нэг хэсэг нь болохоор сая тэр RL-ийг ашиглаад тэ verify одоо шалгаж үздэг reward-ууд шагналуудад тавьж агаад сонсон тэр нэг загвар байгаа. Тэгээд яг цаашлаад харуул зөндөө олон юу гэдгийг судалгааны ажлууд ачирчлаа байхгүй. Тэгээд юутай холбосон металлургитой холбосон тэ суралцахыг тэдэртэй холбосон янз янзын таамаглалууд дэвшүүлж байна. Ерөнхийдөө яг сүүлийн 1-2 жил хэлж байгаа. Ямар шүү чиглэлд яаж авах юм бас сонирхолтой. Тэгэхээр бас өнөөдрөөс тагидтай бас энийг хуваалцсандаа баяртай байна. Тэгээд яг яриагаа өндөрлөе дөө. За баярлалаа.